Бодит туршлага, бодит түүхүүд. Globus podcast. За сайн бицхан өрхөм сонсогчдоо та бүхэн Globus podcast-ыг сонсож байна. Манай өнөөдрийн дугаарт бид Германы Клаусталын техникийн сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Саруул Баярын начин зөрөгтэй ярилцгаар урьсан байж байгаа. За манай өнөөдрийн мандчин одоо хоёр талаараа онцлогтой гэж хэлж болно. За нэгдүгээр онцлог нь юу вэ гэхээр Германд одоо цацраг хитвэт хаягдлын эцсийн хадгалтын шийдлийг судалдаг эрдэм шинжилгээний ажилтан хүн байж байгаа. Нэг өсөндөө одоо манай маш чухал сүүлийн одоо цаг үеийн сэдв болоод байгаа энэ сэдвээр ярилцах сайхан зочин олсон байж байгаа. За хоёрдугаарт нь болохоор Globus podcast-ийн түүхэнд одоо хоёр дахь удаага өргөцсөн анхны зочин болж орж байгаа начнаа. Сайн уу начнаа? За сайн. За баярлалаа. Дахин бас энэ нэвтрүүлэг подкастт ярилцлаганд урьж оролцуулж чад баярлалаа. Тэгээд бас яг таны хэлсэнчлээ манай Монголд одоо халуун сэдв болоод байгаа энэ нарратив ярилцлага одоо диалог дээр бас өөрийн дуу хоолой бас хүргэх үзэл бодлоос илэрхийлэх одоо боломж гарч чад баяртай байна. Баярлалаа. За баярлалаа. Ингээд яг манай зочны хэлснээр энэ халуун сэдвийн дагуу халуун сав шиг юм өрөөнд оруулж ирж байгаад халууцтлан зочноо яриулна гэж бодож байгаа өнөөдөр. Манай зочин маань өмнө ярьслага өгсөн байж байгаа. Гэхдээ жоохон өөр сэдвээр хувь хүний үзэл бодол өшөө сурж исэн сургууль Монголд байсан гэд анх ярьжсэн түүхэн гэд бас хөөрхөн ярьслага өгсөн байгаа. Тэрийг сонсох боломж бас байж байгаа. Тэгэхээр тэр ярьслагыг сонсож байгаагүй хүмүүст зориулаад өөрийгөө товчхон танилцуулж байгаа. За тэгээ за баярлалаа. За миний нэр Саруул Баярын начин зөрөг гэдэг. Тэгээ би анх Монголд 10 жил Кёто сургуулийг төгссөн. Тэгээд 2010 оноос хойш Германд улсад ирээд Германд одоо бакалавр, магистр одоо докторийн зэрэг энэ бүх Германы одоо Клаусталын техникийн сургуулиуд хамгаалаад явж байна. За тэгээ цэцрэг хаягдлын одоо судалгаанаас гадна яг миний өөрийн үндсэн мэргэжил бол уул уурхайн инженер. Тэгэхээр бас нөгөө талаас ураны олборлолт гэдэг үүднээс бас уул уурхайн инженер юм болохоор бас давхар тохиромжтой юм болов гэж харж байгаа. Манай зочин манаас уран олборлолтын одоо гэрээг олж уншсан гэд ярьжсэн бас Монголд нэг сард Франц Монголын хооронд хийгдсэн энэ уран олборлолтын гэрээг. Тэгэхээр ер нь уран олборлолтын гэрээ Монголын хөгжлийн түлхүүрч байж болно. Зовлонгийн эхлэлч болж мэднэ гэдээ одоо олон хүмүүс их маргаантай хандж байгаа тийм ээ. Мэдээч хэрэг одоо монголчууд маань ураны олборлолтын мэдээлэлтэй маш хинуур, маш шүүмжлэлтэй хандж байгаа нь бол би зөв гэж бодож байгаа сэтгүүлчний хувьд. Тэгээд энэ монголчуудын маань энэ сэрэмжлээд байгаа сэрэмж бид сэрэмжтэй байх ёстой юу? Судлаач хүний зүгээс юу гэж хэлэх вэ бидэнд? Тэгэлгүй ах уу? Мэдээж ийм одоо юу гэдэг ноц таны яг хэлсэнчлэн энэ бол нэг талаас бол эдийн засгийн маш сайн өрөөгөөжтэй байж болно. Нөгөө талаас маш урт хугацааны магадгүй мөнхийн хугацааны турш одоо муу хар хөнөөлтөй байх боломжтой. Тийм болохоор мэдээж хэрэг энийг олон нийтээр бас нээлттэй ярьж хэлцэж ил тод тэгээ мэрэгжлийн болон мэрэгжлийн бус хүмүүсийн ч гэсэн оролцоотойгоор олон нийт одоо ярьж хэлцэж одоо шийдэх хэрэгтэй. Одоо шийдэгдсэн. Гэхдээ ер нь бол иймэрхүү хамтаараа нийлж одоо ярилцж илүү сайн шийдэл төрдөгч одоо нэгсэн ардчилсан улс орны ардчлалын одоо гол бас нэг давуу тал шүү дээ гэж би бодож байгаа. За тэгээд Германд ажиллаж байгаа хүн ялангуяа бас энэ сэдвтэй холбоотой ажиллаж байгаа хүний хувьд манай Монгол орны ер нь ураны орд газруудын геологийн тогтцол олборлолтын технологийн хувьд ямар онцлогтой орн болно гэж бодож байна. Одоо та сая хэлж шүү дээ нэгэнт гэрээнд бол зурагдсан байгаа. Одоо бид харин яаж энд хандах вэ? Яаж одоо ирээдүгээ баллахгүй, нутаг орноо баллахгүй тулд ер нь яг би яг шударгаар хэлэхэд бол би бол яг нэгт бол геологч, хоёрт бол яг Монгол улсын геологийн мэдлэг бол одоо яг мэргэжлийн геологч хүний төвшөнд бол биш. Гэхдээ яг
одоо Монголд бол уран олборлож исэн бас түүх байгаад зөвлөлтийн үед одоо нөгөө хуучин бас зөвлөлтийнхний уран олборлож исэн тийм орд газар байгаа. Тэр орд бол жишээ нь одоо яригдж байгаа тэр зөөвч аваатай харьцуулахад бол геологийн тогтцол нь өөр юм байлээ. Зөөвч аваа болохоор ядуу гэхээр тунмал одоо 9 чулуулын давхархт байгаа. Уран бол ерөөсөө цаанаасаа байглаасаа ингээд тодорхой хэмжээнд тархацсан байж идэг. Тэгээ тэр тархацсан 9 чулуулын давхархт ингээд байглаараа тодорхой хэмжээнд тархацсан байж идэг. Тэр нь одоо геологийн цаг хугацааны урт хугацааны процессын туршид бороо ус нар салхи одоо тийм процессор дамжиж одоо тодорхой хэмжээнд ийм давхархт одоо юу тийм байглаасаа цаанаасаа баяжчихдаг тийм онцлогтой байгаа. Тэгээд энийг өшөө цаанаас нэмж одоо уусхан одоо уусгаж олборлох одоо ийм боломжтой ийм яг зөөвч аваа бол яг ийм боломжтой одоо орд газар байгаа юм байлээ. Тэр би яг өөрийн нүдээр өөр уншиж судалснаар бол тэгж ойлгосон. Тийм. Мардан орд бол яг уламжлалт яг олборлт хийжсэн тийм газар. Начна чиний ажиллаж байгаа одоо хүрээлэн чиний ажиллаж байгаа их сургуулийн Германы эрдэмтэн судлаачдаа мэдээж хэрэг чамайг ярьсан болов уу гэж бодож байна. Монгол Францын одоо ураны гэрээний талаар. Тэгээд энэ урт хугацааны одоо үр дагаврын талаар ч юм уу ямар нэгэн тэдний зүгээс чамаас ахмад насны одоо профессор ч юм уу тэдний санал бодлыг чи сонсож үзв. Тэд нар юу гэж ярьж байгаа юм? Би яг энэ тухай бол яг ажлынхантайгаа ч юм уу бол нэг хэрэггүй. Ажлынхаа нэг найзтайгаа л ярьсан. Одоо Францууд Монголд одоо уран олборлох хөрөнгө оруулалт хийж байгаа ч гэдэм. Ажлынхаа хоёр залуутай ярьсан. Нөгөө нэг залуутай юу ярьсан мэхлээр нөгөө залуу магистра хийж явах явцдаа судалгааны ажлаа юу газрын гүнд яг уран уусхан баяжуулж олборлох яг энэ технологиор нэг судалгааны ажлаа бичижсэн юм билээ. Тэгээд мань нөхрөөр жоохон яриулж бас энэ технологийн тухай тодорхой хэмжээний ойлголт авсан. Би энэ гадаад тал дээр энэ мэдээллийг бас уншиж хахад Францаас 3 дахь орнуудад хөгжиж байгаа орнуудтай бас энэ уран олборлолтын талаар бас туршлагатай орн байж байгаа тийм. Тэнд одоо жишээ болоход Нигер, Казахстан, Кыргызстан гэдэг хүн болгон өөрөө дор бүрнээ дүгнэх бол боломжтой байна. Тэгээ яг үнэн яг Казахстаны бол маш эерэг жишээ бол байгаа. Казахстан яг энэ ураны олборлолтоор бол эдийн засаг нь бас сайн хөгжиж байгаа. Яг тэр чиг яг ураны экспортоор хэд 3-4 тэрбум долларчлуу жил болгон олоод ингээ амжилттай явж байгаа сайн жишээ бол Казахстанд байна. За баярлалаа. Начна. Тэгээд Германд Германы талаар бас ярилцъя. Германд ажиллаж амьдарч байгаа хүмүүс юм чи хоёлоо. Тэгээд Германд цацраг гэдэг тог аядлыг хадгалахтай холбоотойгоор ямар инженерийн шийдэл стандартыг ер нь мөрддөг юм бэ? Монголын нөхцөлд энэ эдгээр технологиг нутагшуулах боломж хэр байгаа гэж бас одоо харж байна. Манайхаар нөгөө сайлаа бэлтгэе, саваа бэлтгээ үг гэдэг шүү дээ. Нэгэнтээ одоо бид гэрээ байгуулсан юм чинь. За тэгэхээр яг Германд ураныг газрын гүнд уусхан олборсон одоо тийм жишээ бол байхгүй. Германд бол яг ураныг олборлож байгаа. Францд ч гэсэн яг ийм технологиор ураныг бол өөрсдөө бол олборлож байгаа гэдгээр улсууд. Германд гэхдээ ураныг конвенционал буюу уламжлалт уулуурхаар бол зөвлөлтийн үед одоо энэ Тюринг Саксон мужийн одоо нэг Висмутын одоо харьяа уурхаануудад бол тухайд олборлож исэн. Яг тэр нь хаагдаад 90 оноос хаагдаад тэгээ Германч өөрөө цөмийн ер нь цацраг идэвхт аливаа зүйлсээс ер нь татгалцсаар ирсэн болохоор яг нэг хоёр Герман нэгдснээс хойш тэр Висмут гэдэг уран олборлдог байсан компани одоо Висмут гэдэг байгаль орчин нөхөн сэргэлт хийдэг. Тэр авийнхаа нөхөн сэргэлтийн ажлыг хийдэг тийм компани болж өөрсдөө тийм юм бол байгаа. Тэр бол гэхдээ уламжлалт уулуурхаар. Тэгээ яг одоо Германд илүү идэвхтэй яригдж байгаа юмнууд бол
цөмийн энергиэс татгалзах одоо цөмийн цахилгаан станцуудаа бол хаасан. Одоо тэр станцуудыг буулгах ажлууд нь явагдаж байгаа. За тэгээд тэр хаягдлуудыг дундын хадгаламжийн interim storage буюу одоо дундын хадгалах байгууламжуудын хадгалах. За тэгээд тэндээс гарч байгаа хаягдлаа эцсийн байдлаар хадгалах, цэцэрэтгэх хаягдлыг эцэслэн хадгалах байгууламжуудыг бүтээн байгуулах, эрэл хайгуул хийх ажлууд бол Германд бол явагдаж байгаа. Харин энд стандарт гэж байгаа. Стандарт гэж бол ер нь бол яг байдгүй байгаа. Уул уурхай геотехник ийм газрын гүний байгууламжтай салбар дээр бол яг үнд бол стандарт гэж байдаг. Яг тэгвэл геологийн энэ процессууд бүх зүйл чинь маш урт хугацаанд олон зуун сая жилийн турш тогтсон. Тэгэд тухайн нөхцөл бүрдэн тохирсон шийдлийг одоо зураг төслийг хийж явдаг. Одоо энийг яг юу гэж тайлбарлах вэ гэвэл одоо чинь барилга, механик инженерийн ч юм өөр инженерийн салбарт бол стандартаар зохицуултыг аюул сайн хийх боломжтой байдаг. Уул уурхайн салбарт бол хэрэгээр яг стандартжуулдаг. Яг тэгвэл тухайн геологийн тогтц, бүтэц бүх юм тухайн тохиолдолд өөр байх боломжтой. Тэгэхээр яг тухайн талбай төсөл хэрэгжүүлэх чад талбай болгоныг наригчлан судалж тэндээ тохирсон шийдлийг ер нь бол инженерүүд дандаа боловсруулж явдаг. Тэгэхээр яг энд бол хэрэгээр одоо цаанаас стандарт тогтоодог. Энэ дээр жишээ нь цөмийн хаягдлын салбарт юу гэж заасан байдаг вэ гэвэл хамгийн сүүлийн технологи, шинжлэх ухааны хамгийн сүүлийн одоо төвшөнд судалж шийдвэрлэн одоо төлөвлөгөө боловсруулж хийнэ гэдэг ч юм. Тэгж л заасан байдаг. Тэр нь айгүй ерөнхий заалт юм шиг хэрнэ. Тэр нь нэлээд бас цаагаараа зөв. Яг тэгэл ганц заачаад хэдэн мянган стандартуудыг ингээд стандарт бол нөгөө техникийн хамгийн хангалттай хангалттай доод төвшин заадаг бол яг технологийн сүүлийн үе шинжлэх ухааны төвшин гिचэнгүүд хамгийн дээд одоо төв шийдлийг шууд заачиж байна гэж ойлгож байна. Гэтэ энэ бол ийм том спектрум байгаа юм л та. Хит тийм өндөр шаардлагыг тавьчихлаар нэг талаас яг төслийг хэрэгжүүлэхэд айгүй бэрхшээлтэй. Тэгэхээр нөгөө спектрум нь юу гэнгүүт айгүй ямар ч стандарт дүрм журам хяналтгүйгээр бас ажлыг мэдээж хийж болохгүй тий. Тэгэхээр Германд бол тиймэрхүү маягаар явдаг. За баярлалаа. Тэгэхээр Монголын нөхцөлд энэ уран олборлолт хийхэд цацрагийн хяналт байгаль орчны мониторингийн ямар систем хэрэгжих ёстой гэж хууль дээрээ заасан байгаа бол тэгээд сая одоо ерөнхий тийм стандарт гэхэд одоо уул уурхай амаргүй байдаг гэж ярьж байна. Тэгэхээр ер нь хин хянах юм бол за Монголд бол энд би нөгөө нэг юуны хөрөнгө оруулалтын гэрээг харсан. Энд бол эрх бүхий байгууллага гэж бичсэн байгаа. Тэр нь хэн байж болох вэ? Эрх бүхий байгууллага гэхээр энэ жишээлбэл тусгай зөвшөөрлөлттэй байгаль орчны яам ч юм уу. Окей. Тэгэхээр тэд нар яг одоо нөгөө хангалттай нөгөө материалыг бааз нөөц мэрэгчлэлт нь байгаа юу гэдэг асуултууд гарч ирэх баг л та. Тэгээд зураг нэг одоо нөгөө төлөвлөлт зураг төслийн шатанд хин хаана хянсан энэ нь бол бас яг тодорхойгүй байгаа юм л та. Мөн төсөл яг хэрэгжилтийн ашиглалтын үед болохоор бас олон улсын байгууллагыг оруулж одоо 3 жил тутамчлаа хэдэн жил тутамчлаа хянуулна энэ төр гэсэн нэг тийм заалтууд гэрээнд бол явж исэн. Тэр мэрийг бол би айгу бас нэг талаас агууштай байна гэж харж байгаа. Гэхдээ яг тийм хяналтын ажлыг хөрсөн дээр буугаад яг боддоор хэрэгжих болохоор тэр бол айгу бэрхшээлтэй асуудал байдаг. Яг л би өөрөө бас Германд бас яг тийм хяналтын ажилтай бас судалгаанаас гадна яг тийм боддоор хэрэгжиж байгаа төсөл дээр бас хяналт Германаар одоо бэгүүт ахтун гэдэг шиг тиймэрхүү
хяналт зөвлөх тийм Хянагч, зөвлөгч. хянагч зөвлөгч маягаар бас Аа. ажилтдаг болохоор яг тодорхой хэмжээнд бас ойлгоод байгаа юм л та. Энд би миний одоо гадаад хэл дээр олж уншсан мэдээнүүдээр болохоор тусгай зөвшөөрөлтэй төрийн хяналтын байгууллагууд хяндаг гэж байгаа байхгүй юу? Европт болохоор бие даасан агентлагууд байдаг. Тэгээ олон улсын тэр манай тэр мэрэгжлийн хүмүүс байна уу? Бид нар гадаад хүмүүсээр энийг хянаад агаар нь болж хөрсмөн бохирдож уу гэдгийг хянуулаад байх юм уу тий? Тэгэхээр бид нар бас маш олон мэрэгжилтэнгүүд бэлдэх шаардлагатай байгаа байхгүй тийм ээ? Гадны гар хараас уухгүй. Бид нар өөрсдөө юм мэддэг байх хэрэгтэй гэж би хараад байгаа байхгүй юу? Энэ дээр Тэгээ юу гэж өөрсдөө мэддэг байх хэрэгтэй. Адаглаад нөгөө гадныхныг оруулж ирээд хянууллаа гэхэд тэдэртэй харьцаад ингээд мэрэгжлийн нэг төвшөнд ярилцаа явчихдаг. Ядаа бидний төлөөлөх цөөх хэдийн инженер эрдэмтэд бол ялчгүй хэрэгтэй. Тэр олон улсын байгууллага гэдэг нь яг Германд бол яг тийм олон улсын байгууллага одоо ямар ч гэсэн цацраг идэвхт хаягдлын салбарт бол олон улсын байгууллага биш, олон улсын заавар шүү за. Уучлаарай. Олон улсын заавар. Тэр зааврыг нь бол гаргадаг одоо олон улсын IAEA гэдэг Яг үнэ би тэрийг ярьж байгаа. Тийм цөмийн энерги Тэгээ ISO гэдэг нэг тийм компани байгууллага байдیں۔ Австрт байралтай. Тэрэд бол жишээ нь яг тийм миний ярьж байгаа нөгөө хяналт шалгалт гэдэг нь бол яг нөгөө нэг инженер техник шинжилгээ ухааны талаас нь яг хянаж шалгах асуудлыг ярьж байгаа. Тэрийг бол яг энд нөгөө тухайн зүйлийг тодорхой Европтаар ингээд тендер зарлаа. Тэн дээр яг тухайн зүйлийг одоо чаддаг. Тэгээд дор хаяж 10 жилийн одоо туршлагатай ч гэдэг юм яг тийм эрдэмтэд ийм судалгааны хүрээлэнгүүд бол хвчлэн хянагч шилбэрээр ордог. Тэгэхдээ тэрийг тийм үе одоо миний орцож байгаа төсөл төр жишээ нь хэдэн жил тутамж гэдэг юм уу тийм биш. Энэ бол яг тогтмол хянаж хянах одоо зөвлөх үйлчилгээд нөгөө төслийг төлөвлөгөөг боловсруулах үед бол тогтмол хийгдэж явж байгаа ажил. Тэгжиж нэг гэсэн нөгөө нэг талтай нөгөө гүйцэтгэгч зураг төсөл боловсруулж байгаа компани тэгээ хянаж байгаа бас мэрэгчлэтнүүд ингээ хоорондоо харилцан ярьж иж тэр илүү оптимал шийдэлт хүрдэг тийм даваа талтай. Илүү өөр бүтээлтэй. Энэ тэгэхээр фи аугн принцип гэдэг. За маш их баярлалаа. Маш чухал юм ярьж байна. Тэгээд тэгэхээр бас хүний нөөцийн асуудлууд гарч ирнэ тийм ээ. Хүний нөөц хэрбэлтгэж байгаа лээ. Монголд ер нь стратегийн томоохон гэрээ хийх юм мэдээж хэрэг олон чадамжуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг байх. Тэгэхээр манай засгийн газар одоо энэ тал дээр мэдээж анхаарч ажилласан байгаа гэж бодож байна. Бидний зүгээс бол мэдээж ард иргэд одоо санаа тавьж байгаа тийм ээ. Санаа зовж байгаа алдаа гарах вэ? Энэ бол бас их маш болгоомжтой. Ер нь дэлхийн нийтээр маш болгоомжтой хандах энэ сэдв учраас тийм ээ ураантай холбоотой зөмийн зэвсэг юу гэдгийг одоо шийдвэр гаргах төвчний хүмүүс маань нэлээд судалгаатай өмнө нь урьдчилсан энэ шаардлагуудаа хангаад гэрэн дээр гар үсэг зурсан бахаа гэж найдаж байна. Тэгээд дараагийн асуулт маань гадаадд ингээд сурч боловсруулсан одоо туршлага цуглуулж байгаа Монголын залуу эрдэмтэд байгаа тийм ээ. Яг энэ ураантай холбоотой биш ч гэсэн энэ салбар руу уул уурхайтай холбоотой хоорондоо одоо манай эрдэмтэн судлаачид маань ингээ хоорондоо энэ талаар ярьдаг. Бас нэг эмзэг сэдв эсвэл хүмүүсийн олон нийтийн санааг зовоож байгаа асуудал сошиал медиа фэйсбүүкээр л ингээл баахан л ярьлаа тийм ээ. Баахан л ярьлаа. Мэддэг гэл ингээл хүмүүс өөрөөсөө санал бодлоо ярьлаа. Тэгэхээр яг ийм албан ёсны эрдэмтэн мэрэгд маань ингээд хоорондоо мэтгэлцдэг тийм юм байх уу? За байдаг байж магадгүй би тэгтээ мэдэхгүй юм байна. Тийм юм дээр бол байхгүй. Тэгээд таны ярьж байгаа шиг нөгөө фэйсбүүкээр мэддэг бүгдээрээ янз бүрээр фэйсбүүкээр коммент хичээл пост хийгээл нэг тиймэрхүү маягаар л явж байгаа юм шиг харагдаад байгаа. Тэгтээ яг мэрэгжлийн хүмүүс нь яг хаана тэгж ярьж байгааг бол би сайн мэдэхгүй л байна. Мэрэгжлийн юм дуртай оролцоод бас нэг санал тэгээд бас яг техникийн талаас нь мэддэг юмнуудаа хуваалцаж ч юм уу ярилцаад дуртай явна л та. Тэр талын одоо яг мэрэгчлэнүүд наан тийг цуглаж ярьж байгаа бол сайн мэдэхгүй л. Гэхдээ мэдээж тийм мэрэгжлийн хүмүүс юм бол дуу хоолойг зөвхөн гадаадд байгаа ч ихэлтгүй ер нь дотоодынхоо ч гэсэн тийм мэрэгчлэнүүдийн дуу хоолойг нэгтгэдэг бас тийм платформ байвал нэрээ зүгээр нь болов гэж бодож
Монголтойгоо Эрдэнэт маань бол мэтгэлцээд яриад байсан. Би тэрийг бас хальт болт харж байсан. Телевизээр ярьслаг гараадсан. Тэгээд гадаад байдаг хүмүүсээ бас тэднээсээ сонсоод энэ туршлагатай орнуудаас судалсан бүгдээрээ нэгтгэл гадаад дотоод гэхгүй ингээ хоорондоо ярилцаад бас улс төрийн мэдлэгтэй байж болно тийм ээ. Улс төрийнхэн маань ураны мэдлэггүй гэж болно шүү дээ. Тэгэхээр үнэхээр энийг мэддэг мэрэгчлэлтэнгүүд маань нэгдүүлгээд тэр утгаар асуусан байгаа юм. За баярлалаа. Яг ураны мэдлэгтэй гэхээр одоо бас ураантай холбоотой гээ. За энэ сэдвтэй холбоотой гэж хэлсэн дэр минь аа. Тийм цөмийн физикч байлаач гэсэн тэр чинь бас яг геотехник ч юм уу, геохими, инженер геологи, гидрогеолог гэл ингээл холбогдох бүх яг тэр нарийн мэргэжлийн салбаруудыг хүн болгон мэддэг баг. Яг үл чи айгүй том олон салбарыг хамарсан маш том сэдв яригдчаад энд зөвхөн нэг уул уурхай инженер, нэг геологч, нэг физикч байгаад болчдөг шин чи айгүй маш олон солонгорсон олон талын нарийн мэргэжлүүд шаардлагатай болно л та. За тэгээ бүр дээрэс нэмэгдээ хөдөө аж ахуйроо явчих шүү дээ. Хөрстэй ярьж байна тийм ээ. Удаа тариа байгаль мал аж ахуй гэдэг ингээд ер нь маш их өргөн үрээтэй. За баярлалаа. Начна. Тэгээд одоо ингээд нэгэнтээ манай гэрээ хийгдэд ингээ гар хэсэг сурцсан байж байна те. Тэгэхээр энэ Монгол Францын ураны хамтын ажиллагааны гэрээг хинийх нь эрх ашигт илүү нийцсэн гэрээ болсон байна гэдгийг нь шалгаж үзсэн юм бол хин ер нь шалгадаг юм бол яг гэрээг яг дүгнж үнэлэхэд бол яг би бол яг бас хэлж мэдэх юм аль нь хин хянаж байгааг бас хэлэхэд бас мэдэхгүй л байна л та. Ер нь яг гэрээ эн чинь бол одоохондоо 3 дахь этгээд байдгүй. Нейтрал одоо хоёр орны хоёулынгийнх нь эрх ашигт нийцсэн. Тэрийг хяндаг. Тийм юм би яг гэрэн дээр тийм юм тусахцныг бол яг олж хараагүй байна. Зүгээр яг нэг нөгөө гэрээ өөрийнхөө нөгөө эдийн засгийн ач холбогд үр өгөөж талаас нь хянах тухай асууж байгаа гэж асууж байгаа бицтэй тий. Хэрв тийм бол одоо яг тэрийг олж хараагүй. Яг үнэндээ хэлэхэд Монгол талаас бодож яриад байна л да. Манай Монгол талд үнэхээр бид нар ингээд зөвхөн түүхийд нийлүүлэгч болж хоцрох вэ гэдэг утгаар хитэ харсан юм ярьж байгаа шүү дээ тий. Өнөөдөр ингээд мэдээж хэрэг эдийн засгийн үр ашигтай ингээд өнөөгийн хэдэн жилээ бодвол үр ашигтай өөрчлөлт гарна гэж ингээд бодож байгаа боловч үнэхээр энэ хяналттай ажиллаж чадах уу? 30 жилийн дараа үнэхээр манай нутагт юу үлдэх үү? Тэр утгаараа энд бол яг мэдээж 30 битгий жилийн цаг хугацааг бол яригдж байгаа л та. Яг энэ гэрээ нь эдийн засаг талаасаа бол ямар ч гэсэн бас боломжийн Монгол талдаа бол бас ямар ч гэсэн нэг оюутлогоо гэрээг гэхдээ яг одоо хэлэхэд ялчгүй эртэлтэй. Яг дөнгөж одоогор хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж байна. Тэгээ яг сүүлдээ яг үйл ажиллагаа нь явагдаад тэгээд тэндээс гарах одоо урт хугацааны үр дагавар ямар байх вэ гэдгийг бол хэлж мэдэхгүй болохоор яг хэлэхэд бол хэцүү байна. Яг гэрээний хувьд бол яг аль талдаа давуу ч юм уу эдийн засгийн хувьд бол аль талдаа давуу энэ төрийг бол хэлэхэд бол хэцүү. Миний бодлоор бол эдийн засгийн талд бол Монголд бол ашигтай болсон байж магадгүй одоогоор хэлэхэд ирчихсэн яг ямар ч оюутлогын гэрээний дэргэд бол илүү болсон ч гэдэм үү бас улс төрийн хүмүүс бол энэ тэнд мэдээгээр бол тиймэрхүү маягаар ярьжлаа. Яг инженер техник шийдэл талдаа ямар байх вэ? Дараа нь эргээд байгаль орчинд ямар үйлчлэх нөлөөлөл нь ямар байх вэ? За тэгээд тэнд ямар хуу хаятлын менежмент явагдах уу? Тэрнийх нь нөхөн сэргээлтийн асуудал яриад нь тийм ээ. Нөхөн сэргээлт за тэгээд тодорхой хэмжээнд үүсэх одоо цэцэр итгэх хаятлыг яах вэ гэх юм те. Тэр болгоны өртгийг бодвол урт хугацааны бас ямар нөлөөлттэй байхыг бол хэлэхэд бол арайштай байна. Яг 30 жилийн турш ашиглахаар гэтгэжсэн тийм энэ олборлолт миний ойлгосноор 30 тийм байсан баха. 30 жилийн турш ашиглахаар гэтгэжсэн. Окей. За маш их баярлалаа. Начна.
энэ тал дээр зөвхөн хувь хүний зүгээс одоо хоёулаа судалгааны ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан гэдгээсээ олоор одоо би шиг чи шиг те манай бас нэг фэйсбүүкээр санаа тавиад явж байгаа одоо бас нэг иргэн шиг иргэний хувьд энэ төслийг юу гэж харж байна? Иргэн хүний нүдээр хариулахад. Иргэн хүний нүдээр харахад бол ямар ч сан эдийн засгийн сайн хийж чадвал эдийн засгийн хувьд сайн өргөжтэй байж болно. Гэхдээ яг Монголд одоо төслүүд хэрхэн яаж хэрэгжсэн өнөө хүртэл хийс одоо бидний өөрсдийн туршлагыг харуул бас тэнд тэ одоо манайхан ч одоо хээл ахвал ар өөрийн хаалга хувийн ашиг сонирхол тэ аливаа төсөл төр ер нь тиймэрхүү юм болоод байдаг хандлагатай. Энэ иймэрхүү төсөл төр бас тийм хэлбэрээр хандвал бас маш урт хугацааны тэгээ мөнхийн хугацааны бол бас муу хор хөнөөлтөй үр дагавар гарахыг бол бас үүсэхгүй. Тийм болохоор энэ төсөл төр бол нэлээд их уур зарчимж тэгээ шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй л гэж харж байгаа. Яг үүндээ бол иймэрхүү төслүүд дээр хариуцлага хэцүү байдаг л дээ. Одоо энд чинь одоо Германы одоо энэ хаягдлын салбар жишээ нь хариуцлага тооцсон. Одоо цөмийн хаягдлыг 1 сая жилийн энэ байгууламж ингэж барьна уу гингүүтээ одоо тэнд нөгөө нэг төрлийн албаа агчин ч юм уу тэрийг нөө зөвшөөрлийн нэг хүн олгоо гарын үсэг зурчлаа гэж бодсон шүү. Тэнгүүд нөгөө хор хөнөөлтөй үр дагавар нь гарах үед нөгөө гарын үсэг зурсан хүнээс хариуцлага нэхэд очие гингүүт нөгөө хүн чүүжээ хэдэн зуун жилийн өмнөөс орцсон өгцөн байж иж бас болох байхгүй. Кадрын гүнд үжээ болгохтэн тий. Тэгэхээр яг ийм хариуцлага гэдэг чинь яг иймэрхүү асуудал төр бас эргэлзээтэй. Хариуцлагын асуудал бол миний санаад зовж байгаа нь илүү нөгөө эрх мэдэлтэй хүмүүсийн эрх мэдлээ ашиглаж одоо юу гэдэг шийдвэр гаргах тэгээд яг одоо мэржлийн хүмүүсийн нөгөө санал бодлыг харгалзахгүйгээр дур мэд шийдвэр гаргах, гар үсэг зурах тэр чинь бол илүү хор хөнөөлтөй байж болох. Хувь хүний ашиг сонирхол тиймэрхүү юм бол илүү аюултай хариуцлагын асуудал байна. За маш зөв юм ярьж байна. За баярлалаа. Тэгээд ер нь дэлхийн одоо аль ч улсад ер нь мэргэжлийн бааз хүний нөөцийн асуудал аль ч улсад ер нь гарч ирж байна. Тэгээд тэрийгэ дагаад одоо ийм том гүрнүүч нь бас өөр ажиллах хүчин татах одоо илүү таатай нөхцлүүдийг бас өөрсдөө бий болгоод байгаа. Тэгмгүүт одоо дандаа нөгөө тархины brain drain гэдэг нөгөө тархины гойжилт гэдэг үл. Нөгөө мэрэгчлэтнүүд нэг гадагшаа явдаг. Тиймэрхүү асуудал Монголд бас тулгарчлаа л. Тэгэл одоо тийм хүмүүсийг хамгийн наадах нь одоо тэгэл цалин мөнгөөр нь л одоо барьж тогтоод байгаа. Энэ тал дээр одоо бас яг яах юм тийм чиглэл одоо би яг өөрөө гараа явцсан болохоор мэдэхгүй байна гэж. Би өөрөө бараг тэрний нэг жишээ болохоор тийм. Өөрөөсөө юу яриад байна те хоёлаа гараа явцсан байж ч. Гэтэ орчин үед ч тэгээд нөгөө ажиллах арга хэлбэр бол бас янз болж байна дөө тэгт. Одоо ямар ч юмтай гэдэг. Энэ дээр бол бас нийлхэд бол хэцүү юм байна. За манай төр засгийнхан бас энэ дээр бас урт хугацааны бодлого. Ер нь бол яг Монголд нөгөө таата тэгээд хангалттай одоо тэр амьдрах орчныг бүрдүүлэх хэрэгтэй байх л та. Залуу гэр бүлийг дэмжсэн тийм ээ. Энэ гарч явж байгаа залууч чи бүгд л нэг дарга цэрэг болох гээд бүгд нэг огож цотлоо баяжчих гээд гараад байгаа юм биш. Ер нь бол их нь бол мэрэгчлэрээ тайван ажиллая гэл тэгээд дутх юм үл амьдрах л. Утаагүй амьдрчих санаатай. Тийм санаатай л байгаа шүү. Тиймэрхүү анхдагч хэрэгцээнүүдийг л болно. Би болох хэрэгтэй байна.
Мгм. Тэр чинь бол үндсэн хууль нь тэгээ за. Боловсролын систем тий сургууль үн төлбөрнөөс ахуулаад сургуулийн Тэгээ сурагчтай. тэгээ үндсэн хууль заасан юмнууд байгаа шүү дээ. Мгм. За баярлалаа. Хэрвээ бид нар эдийн засгийнхаа ашиг сонирхлоосоо болоод ингээ байгаль орчноо золиослох шийдвэр гарвал ирээдүйд үүнийхээ үр дагаварт нь яаж хариуцлага хүлээх вэ? Бас давхар бодох хэрэгтэй тийм үү? Мгм. Энэ дээр санал бодол нь юу вэ? Юу гэж хэлэх вэ? Яг уу яг энэ уран олборлолтын салбар дээр бол би зөвхөн уран олборлоход зөвхөн уран олборлоод тэрийг экспортлоход бол яг уу тэрийг сайн хийж чадвал энэ төслийг бол нь дэмжиж байгаа. Мгм. Гэхдээ энийг дагаад бас манайдаа өөр нэмэлт одоо улс төрийн нарратив нэмэгч орж ирж байгаа. Тэр нь одоо цөмийн цахилгаан станц барих ч юм уу Мгм. тиймэрхүү асуудлуудыг дагаад ирж эхэлж байна. Яг тэгвэл тэр нь нөгөө нэг манай одоо яг өнөөгийн эрчим хүчний асуудалтай давхцаж байна. Тэгээд нүүрс энэ утааны асуудалтай давхцаж байна. Тийм Мгм. болохоор хүмүүс энэ бүхний шийдэл чинь цөмийн уран юм шүү гэж бас хөнгөмсөг бас бодож магадгүй юм Мгм. болов уу гэж тэрэн дээр илүү имэж байгаа. Мгм. Тэгээд яг цөмийн энергийг ашиглаад цөмийн одоо ураны цахилгаан станц ашиглах нь бол миний бодлоор бол Монголд энэс илүү ашигтай боломжтой. Тэгээд урт хугацааны одоо аюулгүй доктортой хөгжлийн одоо тийм өөр альтернатив шийдлүүд бол хангалттай байгаа гэж байна. Тийм Мгм. болохоор Өөр заавал сонголтууд байгаа. цөмийн энергээр орох Монгол бол шаардлагагүй. Зүгээр яг ураны олборлол тэгэл тэрийг асахын зараад тэгээ тэрийг айтайхан хянж хийгээд явбал бол сайн хэрэг. Тэгээд Мгм. одоо та түрүүн чинь Казахстан улсыг ирсэн. Казахстан улс одоо өнөөдөр ураны олборлолтоор дэлхийд тэргүүлж байгаа. Тэгээд Казахстан чинь цөмийн энерги ашигладаг байгаа. Мгм. Өөрөөсөө цөмийн цахилгаан станц бол байхгүй. Харин Хятадтай харин ч нар салхины энерги болон сайн ашиглана гэсэн тийм зорилттой байгаа. Жишээлбэл Мгм. бид нар бол яг тиймэрхүү тэр жишгийг нь бас дуурайгаал явбал бас илүү тохиромжтой. Мгм. Тэгээд яг цөмийн энерги рүү орвол тэр бол нэлээд бүр том өргөн хэмжээнд яригдах асуудал болчих болов уу гэж харж байгаа. Мгм. Зөвхөн утаанаас салах гээд одоо цөмийн цахилгаан станц өрийгээд тэгээд утаа битгийл асуудалтай болчих боломжтой гэж харж байгаа болохоор. Мгм. Тийм. За энэ Тэр дээр бас мгм. ярээр уучлаарай. Тий. Ер нь бол яг хуу Франц улсын хувьд бол яг цөмийн энерги ярьсных. Франц улс бол ерөнхийдөө цөмийн энергийг юу гэдэг лоббидж Европын албанд бол илүү нөгөө ногоон энергийн ангилалд оруулсан. Тэгээ ногоон энерги гэдэг нь болохоор хүлэмжийн хин ялгарл байхгүй гэдэг аргумент дээр бол ерөнхийдөө энийг ногоон энерги гэж англи руу одоо жоох лоббидсан юм байгаа. Тэрнээс бол энэ ч өөр бас цацраг итгэх хаягдтал ч өөрөө бас маш том асуудал. Мгм. Яг үнэ. Тийм болохоор тийм хорог шүү. Хэдий хүлэмжийн хин ялгал байхгүй ч гэсэн өөр том асуудлууд байгаа. Тэгээд Дэлхийн цөмийн нийтээр хайлт хийж явах туу энийгээ яах вэ гэдэг хогоо. тийм дэлхийн нийтээр мэдээ шийдэл хайж байгаа. Мгм. Яг гоо энэ тухай би гоё цөмийн хаягдлын салбарын тухай дуртай дэлгэрэнгүй ярьж болно тийм. Гэхдээ энэ ер нь бол дэлхийн нийтээр хүн төрөлхтөн бол ойрын хугацаанд би бол цөмийн одоо энэ хуваагдлаас гарч байгаа энергийг ашиглаж байгаа энэ технологиос бол хүн төрөлхтөн тун удахгүй ер нь эндээс бол салах байх л гэж харж байгаа шүү. За сайхан мэдээ байна. Тэр Би бол боломж нь тэгж хайгаа байж байгаа. тий. Уул нь Мгм. Герман улс бол яасан бэ? Цөмийн энергиэс татгалцсан.
Мгм. Одоогийн яг нөгөө геополитик олон улсын геополитикийн байдал дээр бол жоохон юу гэдэг Герман улсын эрчим хүчний нөгөө нэг хангамжийн бодлого бол бас жоохон хараат бус бодлого нь бол жоохон хэцүүхэн болцсон харагдаж байгаа байж магадгүй. Тэгэхээр Герман улс бол зоригтойгоор одоо цэвэр ногоон эрчим хүчээр тулгуурсан эрчим хүчний тэнцвийг бий болгох гэж одоо оролцсон, алхам хийсэн, дэн чиглэлийн судалгаануудыг бас хийсэн. Тэгээ энийг бол миний харж байгаагаар бол дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болж харуулах гэсэн зорилготой нүүдэл хийсэн гэж хардаг. Мгм. Гэтэ яг одоогийн нөгөө геополитик эдийн засгийн нөхцөлд бол ялч жоохон хэцүү нөхцөл байгатай бол та гэр. Цаг хугацааны асуудал би бас их тийж харж байгаа. Тийм. Мгм. Яванда яг энэ асуудлаасаа гараад тэгээд яг сэргийгдэх эрчим хүч тэгээд эрчим хүчний хадгалалт суурилсан эрчим хүчний тэнцвийг бол Герман бол бий болгож чадна гэж боловч. Мгм. Өөр олон орнууд ийм практис хэрэгжиж байгаа дөө. Түрүүний ярьсан нэг Австри одоо тэгэл Норвег чинь тэгэл их ус моснаас энерги гаргадаг ч юм уу те. Мгм. Тэр зүйл чинь үжээ хэрэгжиж эхэлсэн л та. Мгм. Германы хувьд бол илүү салхины энергийг ашиглаад тэгээд маш их хэмжээгээр нэг энергийн хадгалтан дээр илүү акцент өгч ажиллах. Тийм эрчим хүчний бодлого явуулж. Яг тэрийг ингээ хараад үзсэнгүүт Монголд бол нөө цөмийн энерги гэхээс илүү иймэрхүү яг нэг хүн төрөлхтөнтэй хөгжсөн орнуудтай хөл нийлүүлж алах одоо маш том боломж болно. Өөр эрчим хүчний салбарууд бол байна гэж харагдав. Мгм. За баярлалаа. Монголд бол маш их ноцтой нар салхины. Тэгээд одоо усан цахилгаан станц барьж чадвал тэгэл бас тэр дагаад ингээ нөөцлүүрийн асуудлаа шийдчихвэл ер нь бол Монгол бас эко энергийн орн болох бүрэн боломжтой. Тэрийгэ бүр экспортлох боломжтой гэж би бол хувьдаа хардаг. Тэрний хөрөнгө оруулалт өртөг бол сайн ярил боргийн цөмийн энерги өртөг нь бас багч байх болов бага бах болов гэж харж байгаа. Мгм. Тэгээ аюул ослын хувьд харьцангуй Эрсдэл нь мэдээж хамаагүй бага тийм. тийм. Мгм. Эрсдэл нь бага байна. Тэгээд энэ цөмийн сүүлд хэдэн 1400 мегаватт нэг Францт гэлөө хаана хэлээд цөмийн цахилгаан станц барих өртөгч бараг 10 тэрбум евро болсон гэдэл сүүлд нэг мэдээгээр би харчихсан. Тэгэнгүүтээ одоо энэ цөмийн хаягдлын байгууламжийг барих, булах, хянах тэр өртөгчин өөрөө бас нэг 2 3 4 тэрбум бас хөнгөн хүрч. Энэ мөнгөөр ч харин Монголд нөгөө эсвэгт хэрчим хүч тэгэл өөр дэд бүтцийн нөөцлүүрийн юм хийх хангалттай болов гэж хардаг шээ. Урт хугацааны хөгжлөө бодох юм бол тийм ээ доктортой хөгжлөө бодох юм бол за маш их хэрэгтэй сайхан зүйлийг ярьж байна. Энэ тал дээр өшөө нэмж хэлэх зүйл байвал маш дуртай начна. Эрчим хүчний тал дээр тэр яг миний зүгээр хувийн үзэл бодлол эрчим хүчний тал дээр тийм ба. Тэгээд яг ялч сэрэгт эрчим хүчийг ашиглахад бол гол асуудал нь нөөцлүүрийн асуудал авчдаг. Тэгээд тэрийг яг хэрхэн яаж хийдгүү гэдэг нь одоо Монголын бас нэг шалгарал болох бах та. Тэгээд яг эрчим хүчээр бас нөгөө юг дулааны эрчим хүчийг хэрхэн яаж хийдгүү те газрын гүний дулаанаар шийдгүү. Эсвэл бол одоо байгалийн хийгээр одоо Орос Хятад руу шугам татыгаа ярьж байгаа ш. Тэр хийг бас Монгол өөрсдөө авч ашиглах боломж байна уу те. Яг тэгвэл одоо Германы одоо энэ ууг бий чинь бас л яг Монголтой адилхан утааны асуудалтай байсан. Юм зүгээр нөгөө тухайн үеийн уурхайчдын үеч ярьдаг. Тухайн үед тэр хавийн уурхайчдын гэр бүлүүд яадаг байсан бэ гэхлээр цонхооны Порчганы халт онгоолгоо хаангут нүүр нь пад харуулцдаг гэсэн. Тиймэрхүү ангамангаа байдаг. Тэгэхээр тэр үед бол яг нүүр солборлдог байсан тэр бүс нутагт бол утааны асуудал бол
аюу экстрем байсан. Мгм. Улаанбаатар шиг л тэрнээс ч амар байсан байж магадгүй. Тэгээ Германы утааны асуудал ер нь яаж шийдэгдсэн бэ гэхэлэр ер нь бол байгалийн хийгээр шийдэгдсэн. Байгалийн хийгээр ер нь бол дулаалan болол шийдэгдсэн. Яг тиймэрхүү практисыг бол Монголд бас ашиглах боломжтой болов уу гэж харж байгаа. Мгм. Тэгээ. За баярлалаа. Начна. Мм. Тэгээ Герман улс одоо атомын эрчим хүчний хүчнээс татгалзаад нэлээд хэдэн жил болж байна тийм ээ. Фукушимагаас хойш ингээд эрс шийдвэр гаргаад Фрау Меркелийн үед тийм ээ. Ингээд татгалзсан байж байна. Тэгэхээр бас тодорхой хэмжээний мэдлэг туршлага хуримлагдсан байж байгаа тийм. Тэгэхээр энэ мэдлэг туршлага технологи бусад орнууд руу экспортлдог юм байна уу? Экспортлох. Тийм Германы ноу хав чинь тэгэл ерөнхийдөө инженер техникийн аль салбарт ер нь бол хаасайгүй л Очир зөвлөгөө өгөх гэх мэтчлэнгийн тэр талаас нь асууж байгаа тийм бас юм. үнэлэгддэг. Мгм. Яг цөмийн энергийн яадгийг бол сайн мэдэхгүй байна. Цөмийн хаягдлын салбарт бол ингээд олон улсын бас энэ хамтын судалгааны төслүүд их бас нэлээд хэрэгждэг. Одоо миний бас нэг оролцож байгаа нэг төсөл бол жишээ нь тийм байгаа. Америк, Голланд, Франц, Швейцар ингээд олон улсууд ингээд хамтарсан судалгаа хийдэг тиймэрхүү төслүүд байгаа. Тиймэрхүү маягаар одоо илүү нөгөө мэдлэгээ экспортлох гэхээс илүү хамтдаа мэдлэгийг бүтээж байгаа юм байна л та. Тэгээ Германд бас юунаас гадна одоо энэ хаягдлын салбараас гадна одоо уул уурхай энэ олон салбарт нөгөө нэг аягүй хүмүүс ихээр нөгөө тэтгэвртэй гарч ийн. Тэгээд нөгөө хойч үеэ бэлтгэх, тэтгэвртэй мэдлэгээ дамжуулах тэрийг өвлүүлж өгөх тиймэрхүү бас асуудлууд одоо аль салбарт одоогоор их хэрчимтэй яригдж байгаа. Тийм миний бодлоор яг цөмийн энерги гэхээс илүү нөгөө механик инженерингийн ч юм уу тиймэрхүү мэргэжилтнүүд нь бол нөгөө нэг өөр нөгөө яг нөгөө машин зохион бүтээгч ч юм уу тиймэрхүү мэргэжилтнүүд нь л илүү ихээр гадагш гарч байгаа гэж харж байгаа. Өөрийн хэмжээнд одоо сонсогчдод тодорхой хэмжээний мэдлэг мэдээллийг одоо энэ сайхан зочнороо дамжуулж өгье гэж зорьсон байж байгаа. Яах арга байхгүй Монгол хүмүүжээс бид бас л тийшээ санаа тавиад мэдээж хэрэг эдийн засаг сайжраасаа тийм Монгол хүмүүсийн амьдрал дээшлээсээ ингээ олон олноороо гадагшаа гараад ах шаардлагагүйгээр их орондоо элэг бүтэнгээ сайхан амьдраасаа гэдэг утгаар санаа тавьдаг учраас за зочноосоо төгсгөлд нь бас нэг юм асууя гэж бодлоо начна. Одоо сая ингээ гэрээг ингээ уншсан гэж ярьж штэ тийм ээ. Тэгэхээр бид нар энэ зүгийн хүмүүс биш учраас бүр ингээд нарийн гэрээ уншаад бүрэнгүүцэд ойлгохгүй тийм мэрэгжлийн хэллэгүүд гэж байж байгаа уул уурхайтай холбоотой өшөө инженер технологийн талаасаа ч юм уу тийм инженерчлэлийн талаасаа ч юм уу энэ тал дээр ер нь энэ гэрээг уншиж хахад чамд анхаарч хармаар юм уу эсвэл ерөнхийд нь бичсэн байна да энэ дээр бас их нарийн юм бичигддэж штэ ч гэдэг юм уу яг праксис дээр те өөр болдог цаасан дээр бичсэн юм яг ажил хэрэг болохоор ч бас ингэ дутагдaltaй дүрмүүд гарцсан ч юм уу тий эндээсээ болоод ингэ алдаа дутагдал гардаг гэд энэ дээр жоохон анхаарах юм чамд ажиглагдсан уу хэлж засах юм. Тийм гэрээтэй бас нэг жоохон танилцсны хувьд бол би яг нөгөө гэрээг эдийн засаг санхүүгийн талаас нь ч юм уу нөгөө татвар матур роялти нэтрийг нь бол би хэлж мэдгүй. Би нөгөө инженер эрдэмтдийн хувьд ялчгүй шууд яг тэр чиглэлийн бүлэг заалтуудын илүү нарийн уншсан байна. Тэгэхээр одоо яг тэр байгаль орчин тэгээ хаалтын ажиллагаа, хаягдлын менежмент энэ төр гэсэн тэгээ усны ашиглах, тэгээд ус хамгаалалтын бүлгүүд дээр ямар заалтууд юу бичсэн байна гэдрийг бас тодорхой хэмжээнд уншиж танилцсан. Тэгээд тэн дээр яг бас нэг хэд хэдэн асуудлууд харсан. Тэгэхээр яг манай салбарч өөр яг геомеханик тэгээд яг геомеханик гэдэг нь одоо нөгөө нэг газрын гүнд ямар нэгэн геолог чулуулын тэр давхаргуудын докторжил, битүүмжил тэгэл одоо энэ шингэн нэвтрүүлэх шин чанар гэл энэ болгоныг чулуулын нөгөө физик механик шин чанарыг судалдаг. Тэгээд физик математик загварчлал модельчлэл энэ төр хийдэг болохоор тэрийг бол би айгаа
сүүлийн хэдэн жил бол судалж байгаа. Тэгэхээр тэн дээр жишээ нь гэрээн дээр байгаль орчинд жишээ нь үзүүлэх нөлөөлөл дээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглана гэдэг. Тэр бол жишээ нь Германихтай харьцуулахад хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглана гэдэг нь Германихаас илүү хялбар. Германих техник технологи болон шинжилгээ ухааны төвшин гэдээ ярьчихлаар илүү нөгөө нэг хүнд заалт болчтой. Нөгөө талдаа байгаль орчны сөрөг нөлөө хамгийн бага байна гэдэг нь сөрөг нөлөөг хамгийн бага байх иймэрхүү өгзөн шаардлагууд бол энэ германчууд бол энд аягүй наривчлан авч хэлцдэг. Тэгэхээр яг сөрөг нөлөөг хамгийн бага байхыг тэрийг бол баталж харуулах шаардлагатай байдаг. Тэгээд тэрийг яг энд бол гэрээний нөхцөлд бол илүү чинь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийн ч гэдэг юм уу, safety assessment гэж ярьж байгаа. Энд бол Германд бол байгаль орчны аюулгүй байдлын баталгаа гэдэг Sicherheitsnachweisführung гэдэг бүр баталгааг нь бодож харуулж өгөх ёстой. Энд бол үнэлгээ хийх гэдэг үг зүгч юм ашигласан тиймэрхүү юмнууд байгаа. За тэгээд нөгөө тэнд нөгөө хүчил мүчил ашиглах урана баяжуулах хүчлийг хэрхэн яаж ашиглах. За тэгээд уст үе одоо нөгөө ундны ус хэрэгл дамжуулдаг геологийн давхраг үеүүдийг хамгаалах энэ төр тиймэрхүү асуудлыг бол дурдсан байлээ. Тэрийг аяг ерөнхий шин чанартаагаар гэхдээ тодорхой дурдсан бол гэрээний нөгөө заалтыг боловсруулсан үүднээс бол сайн. Тэгэхээр одоо нөгөө уран агуулж байгаа давхраг тэмүүдэд дээдлэлт нь ч юм уу одоо хаанч идэм ундны усны давхраг байлаа гэж бодох. Тэр хоёрыг нөгөө уус маш шахаж байгаа юм чи мэдчих хооронд нь тусгаарлах шаардлагатай. Тэрийг тусгаарлалтыг бас хянана гэсэн заалтуудтай баг шүү. Тэрийг тусгай байна гэдгийг баталж харуулсан зураг төсөл хийгдсэн гэдгийг тэргээ их яаж баталсан ямар зөвлөх инженер хаана хянсан гэдэг нь бас хэрэгэлзээтэй. Тэгээ хамгийн хар ухаанаар бодоход жишээ нь бид нар өрөм тавиад тэр уусган баяжуулах технологи бол нэг цооног өрөмдөд тэгээд зарим цооногоор нь уус мушихад зарим цооногоор нь яг нөгөө ураанаар баяжсан уус мөлөө буцаж гаргаж авдаг цооногуд байна. Тэгэнгүүт газрын гадаргуугаас нөгөө ураантай давхраг руугаа цооног өрөмдөнгүүт тэр чинь цаанаас автоматар жишээ нь нөгөө устаа давхраг нөгөө ураантай давхраг хоёр чинь жишээ нь нэгтчих. Ундны устаа давхраг тэгээ нөгөө уус муших давхраг хоёр. Тэгэнгүүт яг тэр цооногийн жишээ нь цооногийн юугаар доторлогооны дагуу эсвэл цооног ямар нэг өрөм тавихад эсвэл ямар нэг нэвтрэлт хийхэд дандаа хүрээгээ дагаж одоо жишээ нь микро хагарлын бүс гэж үүсдэг. Тэрүүгээр эсвэл микро хагарлын бүс тэгээд доторлогоо хоёрын завсар одоо ямар материал ашиглаж дүүргэж хийж байна. Тэмүүдэд тэр дүүргэгч тэгээ цооногны хан хоёрын контакт зон ч гэдэг юм уу тэр хэсгийн нэвчүүлэлт ямар байна. Тэр мэрийг бол нэлээд математик загварчлалын тэрээр ч юм уу тооцдог ч юм уу. Тиймэрхүү урьдчилан тооцож аюулгүй гэдэг баталж харуулдаг. Энд болохоор яг тэр мэрийг хэрхэн яаж хийгдсэн юм нь бол мэдээч би бол нөгөө техникийн үний үднэс бол тэр мөр нь илүү сонирхолтойс тэрийг даанч олж хараагүй. Тиймэрхүү баталгаа өгөх гэхээсээ илүү хийгээд үнэлгээ хийх гэдэг тиймэрхүү зүйлүүд бас байна. Тэгээд би нөгөө нэг хамгийн бага сөрөг нөлөөтэй гэдэг нь бас яг ийм төсөл хэрэгжихэд яг бас асуудалтай байдаг л дээ. Германд жишээ нь хамгийн сүүлийн үеийн технологи гингүүд нөгөө төсөл 30 жил хэрэгжиж явах үед чинь сүүлийн үеийн технологи чинь тогтмол шинжлэхтэй явна шүү дээ. Тэнгүүд энэ нь яг хөрсөн дээр яаж буудгуу? Яг төсөл эхлэх үеийн технологи 30 жил ашиглахыг ярьж байна.
тогтмол сайжруулалтыг хийгэрж гин үү? Сөрөг нөлөө хамгийн бага байна гэдгийг бас яаж тэр үг зүүн дээр яаж ажиллаж байна тийм. Тэр би нөгөө Германд бол чинь цөмийн энергийн тухай хууль дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр цөмийн хаягдлыг одоо хамгийн тохиромжтой газар хамгийн аюулгүй байдлаар эцсийн байдлаар булшилна гэд заасан байдаг. Тэрэн дээр жишээ нь одоо нэг бас Германд нэг тийм засгийн газрын нээлттэй сонсголт болжсэн. Тэрэн дээр манай их сургуулийн одоо энэ жил тэтгэврт орж байгаа Гойлих гэдэг профессор нээлттэй сонсголт дээр жишээ нь яг энэ чиглэлийн нарийн мэргэжилтэн баг сайн ярил нөгөө загалмас эцэг гэдэг шиг энэ чиглэлийн хамгийн мундаг Европ даяар ер нь бол хамгийн чухал хүмүүсийн нэг. Тэгээ тэр үнний санал бодлыг асуухт бол чинь Германы нөгөө хамгийн гэдэг шийдлийг хайх нь бас нийт процессыг шаардлагагүйгээр удаашруулж байна. Хамгийн төв шийдлийг олохын тулд мэдээж Германы бүх газар нутгийг бүхэлдэн судлах шаардлага ч юм уу. Маш өртөгтэй асуудал хэрэгтэй эхэлж байдаг. Профессор Гойлих юу гэж ярьсан бэ гэхээр хангалттай аюулгүй байх шийдлийг олох ч гэдэг юм уу тийм. Тэнгүүд яг энэ гэрэн дээр хамгийн сөрөг нөлөө бага байх ч гэдэг юм уу тэгээд заасан юм надад. Тэгэхээр яг нөгөө хитрхи төгс биш тэгсээр нэ яг тийм хангалттай шийдлүүд чинь бас юу гэдэг ажил хэрэгчэд бол илүү бас зүгээр байдаг байгаа. Тэгээ яг энийг төсөл хэрэгжихэд яг яаж энэ үгнүүд дээр ямар акцент өгж ажиллахын тэр бол сонирхолтой байгаа. Тэгээ бас цацраг итгэх хаягдлыг уурхай талбай дээр буушлах, аюулгүй буушлах ажил нэг тиймэрхүү заалтууд бас харсан. Тэгэхээр цацраг итгэх хаягдл цацрагийн хэмжээ нь бага их дунд тэгээ дулаан ялгаруулдаг байх үгүй зэрэгээс үл хамааран цацраг итгэх хаягдлыг ер нь бол одоо хүн төрөлхтний хамгийн тохиромжтой олж нийцээд байгаа бол шийдэл концепт бол луугийн газрын гүний тохиромжтой геологийн форматт хадгалах асуудал хэрэгжиж байгаа. Тэнгүүд энэ уурхайн талбай дээр зүгээр хадгалах гэдэг бол бас тохиромжгүй. Тэгээ энэ бол тусдаа бүр том төсөл ажил яригдах асуудал байгаа. Гэх мэтлэн нэг тиймэрхүү энэ тэнд юм заалтуудыг бас харсан. Тэгээд яг нарийн техник одоо энэ төсөл дээр ажиллаж байгаа хянагч манай инженер шинжилгээ ухааны салбарын яг ямархуу байдлаар оролцсон тэр бол бас сонирхолтой. Тэрийг бас энэ гэрээнээс гаднаас тиймэрхүү ажлууд хяналт шалгалтын ажлуудыг бас нээлттэй олон нийтэд ил тод байдлаар бас явуулах хэрэгтэй гэж би бол үзэж байгаа. Тэгээ. За сүүлийн тэмээний ачаа хүнд гэж хамгийн төгсгөлд нь бас маш хэрэгтэй бас сонсогчтой зүйлүүдийг ярьж энэ зочин маань тэгээд маш их баярлаа. Тэгээд дэлхийн хоёр том гүрнүүдийн дунд байрладаг манай улс зөвхөн эдийн засгийн ашиг харахаас гаднаас байгаль ирээдүгээ хамгаалах маш ухаалаг одоо тийм бодлого хэрэгжүүлээсэ гэдэг үүднээс санаа тавьсандаа одоо энэ ярилцлагыг хийлээ. Тэгээд бид нар өнөөдөр зөвхөн урааны тухай биш хариуцлагын тухай ирээдүйнхээ өмнө хүлээх үүргийн тухай бас жохон ч гэсэн дурдсан болов уу гэж бодож байна. Тэгээд бидэнд ярилцлага өгсөн зочиндоо маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд Globus podcast-ын сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар бас нэгэн сонирхолтой зочинтой уулзах болно. Баяр таа.